Сонсогчдын өнөөдрийн маань Soulsted нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр нэвтрүүлэгт маш хүндтэй зочныг урьж оролцуулж байна. Сайн байна уу? Сайн явж ирөө? Сайн байна уу? За манай нэвтрүүлэгт мэрэгжлийн хуучир хөгжимчин Цэрэн Надмид эгч минь оролцож байгаа. Тэгээд манай урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш баярлалаа. За би ч бас маш баярлалаа. За таны ер нь урилгын гараа хизэнээс эхэлвэ? Миний урлагийн гараа бол манай өвөө хуучирчин бас хийлчин чүлтэн гэж хүн байсан. Тэгээд манай ээж бас одоо улсад олон жил одоо хийл хөгжимчнөр бас ажиллаж байсан. Тэгээд одоо тэтгэртэй гарцсан л та. Тийм. Тэгээд би их жоохноосоо ер нь бол ээжийн одоо дүүр бүжгийн ус академик театрт манайж ажилладаг байсан. Тэгээд ээжигээ дагаж айгүйх хагасан бүтэнсэнд айгүйх дагаж явж айгүйх юм үздэг байсан л та. Ээжийн тоглолтын тийм ээжийн тоглолтыг үзээл айгүй тийм дөөр үзээл тэгэл айгүйх тэгдэг байсан. Тэгэл ер нь бол тэрнээс болоод л урлагийн хүн болно гэж бодоол тэгээд 11 наснасаа ер нь пионерын ордонд анх ээжийг нөх хийл тоглодог болохоор хийлийн дугуйланд орж нэг хэсэг 2 жил шахам нэг хэсэг явсан. Тэгээд тэгж яагаад хөгжим бүжигт элсэлт авч ингээд тэгээд хөгжим бүжигт элсэлт авч ирэхээр ээжтэй хэлээд цуг яваад шалгалт өгье. Би ормоор нь үзээд алдъя. Тэгээд ээж заа гэд намайг авчаад тэр үед тэгээд шалгалтанд ороод тэнцээд тэгтээ би анх эхлээд нөө ятганд орох гэсэн л та. Тэгсэн чи багш нар намайг үзээд чи юу ятганы тийм гар биш вэ? Тийм хуучирт арах тийм гар байна гэд. Тэг чи хуучирт ор гэд намайг шүү тэгээд. Тэгэл би заа гэл тэгэл анх гараагаа ер нь бол хэлсэнтэй. Бас санаа. Тэгэхээр ер нь маш бага наснаасаа эхэлсэн байна шүү дээ. Тэгэхээр 11 2 тагаас гэсэн үг үү? Тийм. Оо за. Тэгвэл яг танаа гэр бүл ер нь хэдүүлээ вэ? Яг урлагийнхан танаас гадна өөр хүмүүс байна уу? Манай гэрээс гэх юм бол манай ээж байгаа. Тэгээ ер нь бол би ер нь уламжлаад ер нь бас хөгжимчний ээжийн мэрэгчлэр ингээд үндэсний хөгжмийн хуучир мэрэгчлэр ингээд төгссөн. Тэгээ өөр урлагийн хүн бол ер нь бол байхгүй. Гэхдээ манай хамгийн бага дүү болохоор айгүй тийм авьяастай. Янз бүрийн төгөлдөр хуур, гитар, тэр янз бүрийн юм хийдэг. Уралдаа тоглож тийм уралдаа тоглолдог. Тийм. За бас үзэж байгаа хүмүүстээ сонирхолтой. Гэтэр өнөөдөр Soulsted-ээс биш. Солонгосын болохоор кофений хот гэж ярьдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлэр гэх юм бол Олимпиад газар эрдсэн нэвтрүүлгийг хүргэж байна. Тэгэхээр бас энэтэй холбогдуулаад битээр яга энд байгаа илээ. Би бас нэг үндэ цаг өгч дагаад ирсэн байгаа. Та энэ тухаас танилцуулж өгөөч. Олимпиад тоглож өгөөч гэд урилга ирээд Монгол улсаа төлөөлөөд Монголынхаа үндэсний хөгжим, Монголынхаа одоо үндэсний бүжиг одоо ямар байдгийг, Монгол ер нь урлаг уламжлал урлаг ямар байдгийг тэр талаар харуулахын тулд тийм өнөөдөр тоглолт хийхээр энд ирчээд байна. Ямар гоё тэгэхээр үндэснийхээ овцыг өмсөөд гоё Монгол бүжигтэйгээ хуучиртайгаа тоглолтыг хийх нь штэ. Тэгэхээр та хэдэн уран бүтээлийг тоглох гэж байгаа? Ямар уран бүтээл байгаа? Одоохондоо яг 7 номер байгаа л да. За энэ удаа тоглохдоо төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтийн шаруугайн бүртээ гэсэн зохиол байгаа. Тэгээд бас хоёрдугаарт нь гэх юм бол Минь дамрын аялгау гэсэн зохиол байгаа. Тэгээд Минь дамрын аялгау нь болохоор 1980-аад онд ингээд бичигдсэн гэж ярьж илээ тийм. Тэгээд энийг болохоор би одоо орчин үеийн хэлбэрээр ингэж өөрийнхөө бас стилийг оруулаад тийм өөрийнхөө жоох стилийг оруулаад өөрийнхөө жоох дуртай стилийг оруулаад тэгээд тэгэж өнөөдөр тоглоно. Тийм тэгээд бас хөгжмийн зохиолч Чинбатын одоо Арвт гээд кино гарсан билээ. Тэгээд тэрийг би ингээд зүгээр интернет харж байгаа зүгээр ингээд
ингээд сонссон чинь ингээд сэтгэлд амар ингээд нөгөө нэг юу гэдэг юу гэж Сэтгэл хүрээд. Тийм амар сэтгэл түрээд тэгээд нөгөө нэг гадаад байгаа хүмүүс ч Монголоо аягүй санаад шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээ яг сонсхолоор би нөгөө амар ингээл огшоод ч юм уу тий. Тэгэл дандаа сонс болгонд ингээд уйлаад тэгдэг байсан л та. Тэгээд би ямар дандаа тэгээд за энийг ер нь тоглож үзье. Тийм. Тэгж бодоод тэгээд эндээ бас шинэ панограм бас орчин цагийнхаар жоохон ингээд өөрчлөлөөд тэг шинэ панограм хийлгээ тэгээд өнөөдөр бас тоглоно. Тийм. Ста амар олон тэсэн ядаг хүлээж байна. Тэгтээ амар сандарч байна. Сандарч байна. Ерөөсөө нэг айгу удаан жил ерөөсөө өвчмөж байраагүй тэгээд ер нь бол сургуулаа би чинь 1999 онд төгсөөд нэг жил хагас шахам ерөнхийдөө улсын ардын дуужийн чуулгад ажиллаж исэн л та. Тэгэл тэрнээс хойш нөгөө ээж маань өвдөл ингээл гараал тэгэл ингээд тэгсээр адил ерөөсөө хөгжмөө ерөөсөө барих тийм боломж олдохгүй байж байгаад тэгээд Солонгост ирээд ерөнхийдөө сүүлийн үед ер нь ингээд сонсоод тахлаар ингээд хөгжмөө ингээд хаа ингээд барьмаар санагдаад тэг Монголоо айгүйх сансан сэтгэлтэй тийм болохоор хөгжмөндөр бас ингээд тэг өөрхөн Монголоо санаж байгаа тийм сэтгэлээ одоо юу гэдэг гаргамаар санагдсан ч юм уу тийм санаа айгүйх байсан л да. Тэгээд хөгжим тийм болохоор хөгжим худалдаж аваад тэгээд ингээд жоохноор гэртээ гараа хөдөлгөө тасглаа хийгээ. Тэгээл ер нь бол нэг тиймэрхүү л байсан да. Тийм. Тэгвэл хамтдаа таны уран бүтээлээс сонирхоод ирье. За. Та бүхэн таалан сойрхон уу?
За хамтдаа уран бүтээл сонсоод ирлээ. Маш гоё уран бүтээл байна. Тэгэхээр бас танд маш их баярлалаа. Энэ Монголын сайхан ардын урлагийг бас Монгол сайхан хөгжмийг, Монголын сайхан биелэхийг, Монгол ардын бүжгийг үзүүлсэн. Тэгэхээр маш гоё уран бүтээлүүд байлаа. Тэгээд таны болон танай хамтлагийн ирээдүйн уран бүтээлд өндрөөсөн дөр амжилт хүсье. За баярлалаа. За манай радиогийн нэвтрүүлгүүдийг маань тархсан монголчууд их үздэг байгаа. Тэгэхээр дэлхийдээр тархсан монголчуудтай зориулаад таныг бас үг хэлээжээ гэдээ бас танд нэвтрүүлгийнхаа төгсгөл микрофоныг үлдээж байна. За би ер нь бол Монголд амьдраагүй сүүлийн их 20 жил юм уу? Тийм болж юм л та. Тэгээ залуудаа явахдаа мэдхгүй ингээл аюух ингээл явдаг гэсэн. Тэгээ яг ингээл жоох ингээл нас яваад ч юм уу ингээл ирсэн чинь Монголоо ингээл амар өгүүлээл, амар санаал. Тэгэл одоо нутгийнхаа одоо уул ус ч юм уу юм гарах юм бол тэрийг харчаал аюух хөвөлдөг. Тийм болцсон байлээ. Тэгээд Японд амьдарч байгаа. Тэгээд дараа нь Солонгост одоо ингээд амьдарч байна. Тэгээд надтай адилхан бас нөгөө олон хүмүүс бас гадаадд амьдарч байгаа. Бас олон хүмүүс мэдээж байгаа. Тэгээд тэр хүмүүс маань бас Монголд очих юмсан гэж бодсон ч гэсэн одоо тийм чадахгүй ч юм уу ямар нэгэн байдлаар болоогүй ч юм уу тийм зөндөө шалтгаанууд зөндөл байгаа л да. Тэгээд тийм болохоор тэр хүмүүс яг ингээл надтай яг адилхан зүрх сэтгэлтэй байгаа гэж би боддог л нөө. Тийм Монголоо сонголцсон, Монголд очих юмсан гэл тий. Тэгэл монголоор ээж аавын дуугаар бол тий ээж аваа сандагч юм тий. Яг түүнийг сандагч юм уу уулзах юмсан гэл хол байгаа ч гэсэн одоо ингээ Монголынхаа урлагийг ингээ сайхан сонсоод тэгээд зүрх сэтгэлээ дэвтээж агаарэ. Тэгээд мэдээж одоо гэр бүл Монгол нутгаа мэдээж их сандаг. Тэгээд тийм болохоор та нар маань ч гэсэн одоо бисүүдээ сайн бодоод тэгээд суралцаж, боловсрч одоо мэдсэн зүйлүүдээ одоо ингээ Монгол орондоо ингээд очоод та бүхэн маань ингээд зүрх сэтгэлээрээ ингээд хэрэгжүүлээсэ бас гэж хүсэж байна. Бас заавал Монгол орондоо очиод хэрэгжүүлье гэсэн бол бас биш. Одоо гадаад байгаа үедээ ч гэсэн өөрийнхөө мөрөөдлийг өөрийнхөө одоо санаж бодсноо бас хийцгээгээрээ, биелүүлцгээгээрээ гэж та нартаа хүсье. За маш их баярлалаа. Тэгээд маш үнэтэй сайхан зөвлөгөө өгөөд өөрийнхөө амьдралаас хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн танд ч гэсэн энэ сайхан бүх үнэхээр 30 60 100 дахин дүүрэн байгаасаа, эрүүл энх байгаасаа, ажил амьдрал үнэхээр амжилт дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Чамд ч гэсэн маш их баярлалаа. Өнөөдөр бас надаас ингээд бас сурвалжлага аваад ингээд хүрэлцэн ирсэнд маш их баярлж байна. Эхлээд амар сандарч мандраад ирсэн чинь өнөөдөр бас сүүлийнхаа тоглолтыг хийгээд санаа амруулж байна тий. Харин тий. Сүүлийнхаа тоглолтыг дуусгаад өнгөө сая тайсаас бууж ирээд тэр байж. Тэгээ өнөөдөр энэ тоглолтод орж байгаадаа маш их баяртай. Олимпийн нэг хэсэг болсон бас тайзан дээр гарч байгаадаа сэтгэл агай их өндөр байна. За өнөөдөр ингээд бид хоёр 3 удаа тоглолт хийсэн байгаа. Тэгээд энэ тоглолтод манай монголчууд маань бас ирж үзцгээсэн. Тэгээд монголчуудаа маш их баярлалаа. За тэгээд бас манай Монголын маа бас нэгэн том баяр болох гэж байгаа юм бэ. Тэгээд нийт монголчуудаа сар шинийн мэнд төргий гэж хэлье. Баярлалаа. Баярлалаа. Монголыг сурталчлаад явж байгаа монгол эмэгтэйчүүд урлагийнхаа өстой мундаг байгаа. Тэгэхээр яах аргагүй, ирэхээсээр аргагүйсэн тэгээ хамтдаа бас яг маргааш болох монгол тамирчтай бас дэмжээр ирсэн байгаа. Тэгээд та бүхний ажил амьдрал үзэж байгаа үзэж таны амьдрал ч гэсэн сайн сайхан бүхнийг өсөөрэй. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.